За сэдвэр ажиллагаа үргэлжилж байна. Тэгэхээр яг одоо бол манай Монголын үндэсний үйлдвэрлэгч Tesco компани Milko үйлдвэрийн манай маркетинг борлуулалтын албан хамт олонтой бид хүрэлцэн ирсэн байна. Тэгээ ерөнхийдөө бол офисын ажилчид бол энэ одоо гутлыг бол маш тийм цэвэр цэмцгээр тийм ээ галтгасаа гуталтай залуучууд бол өсгөөчүүд бол хавар болж байна. Одоо зөндөө олгох гэж ойлгож байгаа. Тэгээ та бүхэндээ би бүтээгдэхүүнийг дахин танилцуулъя. За энэ бүтээгдэхүүн бол хүмүүс ингээд өвд болоод одоо үүдийнхээ гутлыг зундаа ингээд цааш нийцэх юм уу те ингээд гутлуудаа уцанд хадгалах үед одоо гутлын чинь гэсэн янз янзын үнэрийг одоо арилгадаг юм гутлын дезодорант гэж байгаа. За энэ бол гутлын одоо шингэн өнгөлөгч байна. За энэ одоо илгэн гутлын цэвэрлэгч одоо юм өнгө оруулагч байна. За энэ бол бас илгэн гутлын цэвэрлэгч байна. За энэ одоо бас юм тослон төрхлөг байгаа. За энэ мөн бас адилхан илгэн гутлынх. За энэ өнгөлөгч гэдэг ингээд ийм хөө бүтээгдэхүүнийг өнөөдөр бид бас та бүхэндээ бас бэлэг болон гардуулж явж байгаа. За ингээд та бүхэндээ одоо өнөөдөр бас манай Монгол улсад эрүүл одоо маш сайхан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа та бүхэндээ баяр хүргэе. За ингээд танилцсан юм блэ? Жаргалмаа. Жаргалмаа юу гэдэг блэ? Технологич. Технологич үндэ бас гутлын технологиг бол бас мэдгэл байлгүй дээ. Багцаа мэдгэл байлгүй. Тэр гутлаа юугаар тосолж байна? За адилхан бүгдээрээ хэрэгэлдэг гутлын нэг тосолтой хэрэгэлдэг шүү дээ. Ер нь нэг л Tesco-гороо бүгдээрээ үгүй юм шүү дээ. Энэ зүгээр Монгол улстай. Зөв. За баярлалаа. За ингээд танд би даныг даалгаврыг танд танилцуулъя. Та энэ бүтээгдэхүүний маань ингээд дээр ингээд гараа тавьж хагаад та 8 удаа эргэнэ. 8 удаа эргэсний дараа та ногоон бөмбөгөөр тэнд байгаа манай боолонгийн гахаануудыг хамгийн олныг унгааж чадсанаар та энэ тэмцээнд ядах шууд боломжтой. Окей? Дадан баяртай нааш ирэх үү. За хамгийн ихний явуулагч маань даалгавраа биелүүлэхэд бэлэн болж байна. За ингээд танд амжилт хүсье. Танд ялах боломж байгаа. Та ингэж дарж байгаа тойроод ирэх чинь. За ингээд тэмцээний эхлүүлээ 3A. Наа. За танд бөмбөгийг өглөө. Та тэрийг онох ёстой шүү. Хоп. За. Энэ эмхтэн хүн алах шиг боллоо. Нэг чихэж гахаа онохсонгүй. Нэгийг ч онохсонгүй. Эхний оролцогч маань. За дараагийн оролцогч орж байна. Хэн блэ? Мөнхбат юу гэдэг блэ? Инженер. За манай Мөнхбат инженерийн хувьд бол даалгаврыг ойлгосон гэж бодож байгаа. За манай за ингээд энэ дэр 8 удаа ирэх хэвээр 3 Сүүлих 8. За бөмбөгийг өгнө. За шидэрэ. Хоп. За нэгийг унгаалаа. Баяр хүргэе. Манай хамгийн одоо 2 дахь оролцогч маань нэг бөмбөг унгаалаа. Дараагийн оцч өрж. За сайн байна хэн блэ? Тэгшээ юу гэдэг блэ? Борлуулалтын менежер. Борлуулалтын менежер. За ингээд танд амжилт хүсье. Танд ялах боломж байгаа. 3A. Наа, за бөмбөг аваа. За хоп. За их сайхан шидлээ. Тэ. За маркетинг менежер Батцул. За танд баяр хүргэе. За ингээд та манай сэдвэр ажиллагааны тэмцээний 4 сурталчилж байна. Танд ялах боломж байгаа. Ганцхан бөмбөг унгасан байгаа шүү. За амжилт хүсье. За долоо. Ганцхан 8. За амжилт хүсье. Тэрийг оноо шүү. За 3A. Хоп. Баяр хүргэе. Ер нь бол эмэгтэйчүүд ийм мэдрэмжтэй их төвчээртэй мундаг байдаг. Тэгээд энэ удаагийн тэмцээнд манай маркетинг менежер хэм блэ? Батцул маань энэ үрд энэ одоо төрүүллээ. Баяр хүргэе гэж бодчих юм. Дараад шүү. Silver брендинг одоо бүх төрлийн бүтээгдэхүүнийг би танд бэлгэлж байна. Та мэдээж офс дээр ажилладаг учраас энэ бол одоо маш төргөн шуурхай хугацаанд та өөрийнхөө гутлыг ганган дэржин болох боломжтой бүх юм дотор нь байгаа. Танд амжилт хүсье. Баяр хүргэе. За тэгээд манай Silver-ийн дотроос бас нэг хамгийн одоо гутлаа их мундаг гоё цэвэрхэн хүмүүсж байгаа нэг хүнд надад энийг гардуулаарай гэсэн даалгавар өгсөн учраас би илгэн гуталтай залууг урьж байгаа. Нааш. Илгэн гутлыг бол хүн ер нь одоо энэ хаврын юм хэцүү үед бол илгэн гутлыг одоо арчилж явна гэдэг хэцүү л дээ. Таны хувьд одоо илгэн гутлыг энэ яаж арчилж байна? Ер нь тэгэл сайтагдаад өглөө болгон ингээд цэмбэл сайтагдаад ерөөсөө. За. Тэгээд танд одоо энэ дотор гутлын одоо гайхамшигт гутал болгох бүх төрлийн бүтээгдэхүүн дотор байгаа. Тэгээд танд баяр хүргэе. баярлалаа. Амжилт хүсье. За ингээд сэдвэр ажиллагаа үргэлжилж байна. Тэгээд өнөөдөр манай хар хайрцагт Бээжин хот, Утай гүмбүн хотоор аялах эрхийн бичгийн төлөө өрсөлдөх бүх хүмүүс нэрсүүдээ хийж гисэн байгаа. Ингээд амжилт хүсье. Баярлалаа.